За юу экономис амьдрал хэрээн да. Тэгэхээр өнөөдрийн ярих сэдэв болохоор зүн совин. Магадгүй муу совин. Энэ тал дээр хэдүүлээ задлаад ойлгоцгоё. Та бүхний зарим нэг нь мэдж байгаа ашлан би бол тарот трейдер те. Гэтэ би тароттой таrodгүй угаасаа амьдралд юу болох юмыг яаж идэггүй гэх зүйлүүд угаасаа анзаараад мэдэрчдэг л дээ. Тэгээд би яагаад гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ нэг юм болох байх та гэдэг бодлууд нь яг үндэд дийлэх тохиолдолд үргэлж тиймэрхүү болцсон байдаг байхгүй юу? Багтаасаа хүн нүдлөө харлаа за энэ ч нэг удахгүй байх та гингөт нэрнгээс л нэг уддаггүй байхгүй юу? За энэ дээрээс ингээ хэдүүлээ ойлгож авцгаая. Нэг онцгой ч юм уу эсвэл нэг юм солиотой юм яриад идэм үгүй хүн болго өөртөө гэсэн зүн совинтой шүү. Энийг эхлээд ойлгоцгоорой. Хүн болго өөртөө зүн совинтай. Чиний зүн совин батайгаас илүү байна гэж угаасаа байгаагүй. Зүгээр хүн болгон адилхан мэдэрдэг, адилхан ойлгодог, бас тэрийг хараад таньж мэдэх чадвартай байдаг. Энэ зүн совин гэдэг зүйл анханасаа өгсөн юм бол одоо онцгойгоор өгсөн юм бол байхгүй. Угаасаа хүн болгон өөрсөнд нь байж идэг. Энийг яаж ойлгож develop болох нь тухайн хүний асуудал байсан болохоос биш. Одоо нэг юм цаанаасаа өгөгдсөн те яста нэг юм жирзэн байхгүй шүү. Тийм солиотой юм бас ингээд бодож бас болохгүй. Энийг ойлгоцгоорой эхнийх. Хоёрдугаарх нь. За биднэрт бүгдэнд нь нэг хар төрдөг те нэг яг ийм хүн болох гээд байгаа гэдэг чинь би хэлсэн шүү дээ гэдэг юм яг ийм болно гэдэг. Яг ийм угаасаа хүн болгон төрдөг заяа. Зүүдээр дамжна уу, мэдрэмжээр дамжна уу, хоол иж жахт гинт ингээл пал хийгээл явна уу, яана уу хамаагүй заяа. Угаасаа энэ мэдрэмж бидний одоо инстинкт. Тэгээ бидний gut feeling буюу энэ гидсний нэг мэдрэмж байна да. Энэ болгон маань бидний тархинд сигнал болж байгаа мэдээлэл واخгүй юу. За тэгэхээр энийг ингээд хэдүүлээ хит шинжлэх ухаан руу ч оруулахгүй хит одоо вүү буюу ингээд pseudo science руу ч бас оруулахгүй зүгээр хэдүүлээ зөв хүний мэдрэмж гэдэг утгаар нь энэ удаа ярилцсан шүү. Окей. За тэгэхээр биднэрт хит хэдэ ойлголтыг ойлгох хэрэгтэй. Хамгийн ихнийх нь би өмнөх бичлэгэн дээр ярьж исэн. Spirituality дээр чиний амьдрал яг хэн болох, яах хийх, маргааш яах, ирээдүйд яах, дараа төрөлдөө хэн болох гэдэг бүх зүйлүүд ингээд тодорхойтой байдгаа гэдэг ойлголтыг би YouTube дээр ярьж исэн бол нөгөө талаас бас YouTube дээр философиэр сарчийн талаар ярьж исэн. Existence versus essence гэдэг ойлголтыг. Энэ нь болохоор чиний яг юу тулж байгаа хийж байгаа нь ингээ хамаагүй. Чи хэн байсан ч гэсэн хамаагүй. Чи хэн болох нь чухал. Тэгэхээр нэг юм хоёр өөр ойлголт байгааз энийг хэдүүлээ энэ зүн совин гэдэг зүйлтэй ингээ нэг хамтдаж ойлгох хэрэгтэй байхгүй юу? За та бүхэнтэй ингээ нэг асууя. Та эдийн зүн совин чи хамгийн сайн ажиллаж исэн удаа угаасаа байгаа заяа. За юмыг ажиллах нэг юм болно даа гэдэг чинь. Наа чин болохоор ч тэ ямар үед гарч ирдэг гэж асуудал гарч ирэх гэж байгаа байхгүй. Дийлэх тохиолдолд. Надаа ч гэсэн угаасаа миний яг зүн совин яг тийм үед л хамгийн сайн ажиллаж ил байсан. За окей. Тэгвэл нэг тийм ингээд нэг даркийн түүхтэй юмнууд ингээд болох гээд байгаа юм байна. За бүр дүүрч. Одоо яах вэ? Мэдэрсэн юм байна, ойлгосон юм байна, ирээдүйд нэг юм болж магадгүй мэн гэдэг төсөөлөл гарч ирсэн. Тэгээ одоо яах вэ? Харилт нэг ингээ хүлээлтгүй байх. Амар сонирмогц одоо ч хэлбэл ингэж задлж ойлгуул амар амархан байх. Хүлээлт гэдэг чинь өөрөө үр дүн ийм болно доо тэгэндээ гэсэн бодол واخгүй юу да. Нэгэнт одоо үр дүн гэдэг зүйл чинь өөрөө fucked up байгаа. Нэгэнт тэр ирээдүй гэдэг зүйл чинь бүрх харагдж байгаа тохиолдолд ямар хүлээлттэй авах вэ? Тэр нь болохоор бүх зүйл гоё болоо сайн байна, муухай байсан ч гэсэн окей. Би бүхий л зүйл бэлэн байна буюу яг л нэг юм ус чинь нэг юм тайван, тунгалаг, тогтун болсон үед чи одоо ч ихнээсээ ямар ч ингээ хариу гарсан бай, ямар ч үйл явдалтай чи нүүр тулсан бай хамаагүй даваад гарчдаг байхгүй. Шалчхандахгүйгээр. Энэ амар чухал шүү шалчхандахгүйгээр. Надад ч гэсэн миний амьдрал угаасаа иймэрхүү нэг зөндөө тулгартай. Гинт ингээл алхаа явж чи гинт пал хийгээл явдаг ч юм уу. Гинт ингээл зүудэндээ яг ийм болохоор тэр нь угаасаа ингээ болно угаасаа. Азараас болохгүй ч үед байна. Гэхдээ ямар тохиолдлыг би яриад байгаа байггүй ямар ч нөхцөл байдал, ямар ч хариу, ямар ч замаар явсан бай хамаагүй би бэлэн. Би бэлэн шүү. Нүүр тулахад. Би зүхтаахгүй асуудлаас. Би fucked up хин нэгэнтэй тустаас болохоос айхгүй байна. Би хин нэгнээс холдохоос айхгүй байна. Би өмнөсөн болохоос айхгүй байна. Гой зүйл болохоос ч гэсэн би тэрхгүй байна. Миний ингээд за
Хүлээлт үүсгэсэн одоо нэг гоё үр дүн байгааз болсон ч гэсэн би окей байж чадна. Вау, янзын сайхан л болчлоо. Миний хүлээлт үүсгэн тэр айц над дээр ингээд яг байгаар нь үр туллаа. За окей, би давж чадна. Гол нь яг миний эмоц, миний дотоод сэтгэл гэдэг зүйл чинь өөрөө үргэлж заавал peacefulness байх хэрэгтэй гэдэг commitment буюу одоо шаардлагыг өгч байгаа. Ийм ямар ч нөхцөлөд басан бай би тайван байж чадна. Би хүлээцтэй байж чадна. Би present буюу яг одоодоо байж чадна. Би өчтөрийг одоо санаа зовхгүй, би маргаашийг бодож байхгүй. Яг одоо би юу мэдэрч байна? Би яг одоо би юутай нүр тулгарч байна? Би энийг яаж ойлгох вэ гэдгийг өөртөө ярилцж чадна гэдэг чинь өөрөө тэр зүн сонгоо хамгийн ухаалгаар ашиглаж байгаа хэлбэр байхгүй. За ингээд бодоод үзцгээе. Чи А гэдэг хүнтэй бизнес эрхлэх хичээлээ гэж бодъё. Чиний зүн сон наачаас дэмий байх та гэж бодох юм бол за окей, магадгүй дэмийх бах. Магадгүй шүү. За тэгвэл нөгөө нэг таригч юм болохоор гэхдээ юмыг яаж гэдгээ оролдоод үзье гэсэн ингээд зүн сон чинь бас гарч ирлээ гэж. Одоо ингээд чамайг тархиж эргэлэх гэдэг болох юм шиг болохгүй юм шиг. Энэ дээр хайндлах хамгийн гоё арга нь болохоор оролдоод үзье. Оролдоод үзье. Ямар хариу гарч ирнэ надад хамаагүй. Гол нь би тэр үр дүнд хорогдоо болчихгонд яг одоо миний амьдралд юу болоод байна? Би яг яавал дээрөө? Би яг юуг мэдрэх хэвтэй байлаа? Би яг юуг ойлгох хэвтэй байлаа? Би яг ямар үйл хийх хэвтэй байлаа гэдгийг хамгийн ухаалгаар хийж эхэлдэг шүү. Үр дүнд юус хорогдох байгааз өчтрийг бодж юусаа шаналхгүй, маргаашийг бодж юусаа айхгүй яг одоо. За чамд угаасаа нэг ийм сонин иймэрхүү ирээдүйн ингээл нүдэн чи харагдчихлаа л гэж одоо за одоо зүн сон чинь бас нэг зүйл дээр бас амар сайн ажиллаа шүү. Амьдрал бүрхүүг байна гэдэг чи өөрөө бас чиний зүн сон чинь хэлээд байгаа шүү. Амьдрал бүрхүүг байна, бата бүрхүүг байна, альмаа бүрхүүг байна. Энэ харилцаа зүгээр юм болов, гай юм болов? Энэ ажил зүгээр юм болов, гай юм болов? Би өөр нь цаашаа яах юм? Ирээдүйд би өөр нь юу болох ийх юм нэ тэр ерөөсөө надад ямар ч ингээд нөө хариулт олдохгүй. Наа чин чиний зүн сон чи зүг ажиллаж байгаа юу? Угаасаа амьдрал чи хариулт олдохгүй дарк байгаа нь үнэн юм чи. За тэгвэл энэ чигээрээ ганц би гоцон толгой яваад хан мөргөө суух уу эсвэл шинээр бүтээх үү гэдэг бас ойлголт гарч ирж байгаа. Энэ дээрээс би та бүхэндээ энэ угаасаа ярилцлагад амар төвхтэй сэдвийг ойлгож байна. Одоо жоохон толгой ажиллаа шүү. Яг энэ нөхцөл байдал дээр та бүхэн эхлээд заавал emotionally presence буюу яг одоо эмоцороо маргаашаа бодохгүйгээр өчтөрөө бодохгүйгээр яг одоо би юу мэдэрч байна гэдгээ л асуух хэрэгтэй. Энэ нь хамгийн зөв сонголт байдаг шүү. Явж. Би яг одоо өвдөж байна уу? Би яг одоо шаналж байна уу? Би яг одоо баярлж байна уу? Би эсвэл магадгүй илүү гоё зүйл болох гоо тэндээ ингээд тэрх гээд байна уу гэдэг ч юм уу те. Хүн ч бас гоё зүйлээс бас тэрдээ шүү. Хүн ч бас гоё зүйлийг харангуудаа бас жоохон хашлан хөдөлдөө шүү. Яг бол дандаа муухай зүйлийг үтсээр байгаад гоё зүйл гэдэг зүйл чи өөрөө чиний дайсан шиг санагддаг нь бас үнэн бохгүй юу? Эсвэргээр ямар ч ингээд нөө мэдрэмж байсан бай хамаагүй би яг одоо эхлээд мэдэрчээ. Эхлээд би ойлгочээ. Тэгээ нүүр тулчээ. За одоо юу л болов fucking юу л болов. Би нүүр тулъя. За тэгвэл чам дээр одоо зүн сөнгө чи ингээд нэг сонсны чинь нэг лай гарч ирэн за мангар ол эргэлзээ дахиад төрж эхэлнэ. Эргэлзэж яаж яхад бүр эргэлзээ гарч ирнэ. Болох ч юм шиг болохгүй ч юм шиг зүг замаар яваад байгаа ч гүү ч юм шиг зүг буруу муу whatever би бүр юу ч мэдэхгүй байна. Бүр их гарч ирнэ. Гэтэл нэг юм сонин явчмаар ч юм шиг эргэлзээ дундагаас энийг би та бүхэнд амар гой дүрслэлээр хуваалцъя. Бөөндөө Карибын тэнгисийн далайн нэрмжтэй үтсэн тий. Ахмад Джек Спэроу, Джонни Деппийн тоглосон дүр. Луужинтай байдаг тий. Луужин яг үндэ хой зүгийг заадаг юм аа. За энэ амар чухал point шүү. Бидний зүн савн ингэж ойлгогдтээ. Яг л хой зүг лөө яг батараа л тийш очно гэж боддог байхгүй юу? No. Заавал хой зүг лөө очих шаардлагагүй заяа. Ингэж ойлгоцгоё. Чиний одоо эхлүүлж байгаа ажил үйлс, эхлүүлж байгаа харилцаа, явуулж байгаа харилцаа, найзууд ямар нэгэн байр хамаагүй заяа. Урд зүгт байсан бол яах вэ? Одоо чиний ингээд очих ингээд зам чинь. Тэгээ гоё ингээд юмыг бүтээх, гоё болгох, бүтлгүүлийн дараа ч гэсэн босч гарч ирэнгүүтээ бүр илүү сайхан зүйлүүдийг бүтээх зүйл чинь урд зүгт байсан бол яах вэ? Гэтэ чиний бодолч болохоор заавал хой зүглөө очно гэж утсан байгаа даа. Яг л тэр луужингийн ойлголт чинь. Эсвэргээр тэр Карибын тэнгисийн далайн нэр чинь тэр лууж нь болохоор чи хаашаа явахыг хүсэж байна? Би тийшээ чинь замчлая л гэдэг байхгүй. Тэгэхээр зүв сонгоо сонсохын өмнө эхлээд би хаашаа явахыг хүсэж байна? Би юу бүтээхийг хүсэж байна?
ямар хуу ингээд нэг амьдралыг бүтээх үеийг хүсэж чинь гэдгээ эхлээд өөрөөсөө асуучих. Тэгэх юм бол луужин чинь чиний зүглүү заа. Заавал хой зүглүү байх албагүй гэж ярьсан те. Магадгүй урд зүглээсэн байл. Магадгүй ингээд баруун зүгт байсан байл үү те. Хэрэв тийм бол одоо ингээд зүүн совын чинь ингээд зөвхөн ингээд яг нэг юм certain буюу тодорхой ингээд нэг чиглэл рүү авчих гэжсэн бол одоо эсэргээрээ чи зүүн совынтойгоо илүү ухаалаг харилцах нь би хаашаа явмаар байна гэдэг тэр хүслийн өөрөөсөө асууж эхлэе зүүн совингоо сонсохын өмнө. Би амар гоё зүйлүүдийг бүтээмээр байна. Би гоё харилцаатай баймаар байна. Найзуудын харилцаа, хосын харилцаа, гэр бүлийн харилцаа бүх юм ингээд амар гоё зүйл рүү очимоор байна. Тэгэхин тулд би заавал хой зүглөө явах гэдэг шаардлага байхгүй. Зүгээр яг одоо би хаашаа явах хэвээр тэрийг минь луужин минь зааж өгөөрэй буюу зүүн совын минь зааж өгөөрэй. Зүүн совын чинь хойшоо биш ээ урагшаавч гэдэг. Тэгвэл одоо нөгөө нэг тэрний чинь дагуу асуудал гарч ирнэ. Яг ингээд ор зүглөө алхаж ирч өөдөөс нэг мангар том барилга гараад ирсэн. Гайхах нийтдээ. Fuck. Олол урагшаа болол чигээрээ очих юм болоо гэж чинь барилга гарч ирлээ, гүүр гарч ирлээ, хүмүүс гарч ирлээ. Яах вэ? Энэ зөв ч юм шиг, буруу ч юм шиг зан санагдаад байгааз. Яг тэгж бодох одоо тэр хаалтай нүр тулгархын өмнө эхлээд дахиад асуулт асуу. Би юу хийхийг хүсэж байна? Би хаашаа очихыг хүсэж байна? Би хинтээ байхыг хүсэж байна? Юу бүтээхийг хүсэж байна? Урагшаа авахыг хүсэж байна. За тэгвэл би яг одоо тулгарч байгаа энэ одоо хаана байна? Тэр байшин байна уу? Хүмүүс байна. Тэр ч одоо нэг зүүн совин гэж шалгаж байгаа одоо тэр шалгуурууд шүү дээ. Эдрийг яаж гатлах уу гэдгээ дахиад асууж байгаа. Өөдөөс ч мангар том барилга гараад ирчихвэл баруун ирэх үү, зүүн ирэх үү, доогоор нь явах уу, эсвэл авиржаад давах уу хамаагүй. Зүгээр би яг одоо надад энэ ханыг давхад юу хэрэгтэй вэ гэдгийг асууж байгаа. Гингүүд зүүн совин чинь дахиад урагшаа авчаа. За харилцаа зүү хэрэгжээ. Тэгвэл илүү дөцсөн байгаа юм байна. Буюу магадгүй шаардлагагүй зүйлийг хаях. Магадгүй шаардлагагүй харилцааг дуусгах. Гэхдээ чи тэндээс ерөөсөө санаа зовхгүй харамсахгүй байвал яалтчгүй зөв замаар явж байгаа илэрхийлэхгүй юу. Хүн ямар үед амар харамсдаг гэж? Өөртөө итгээгүй дээ. Яг зөв. Тэгэл за. Окей, ингэж л дуусгах юмгүй, ингэж л юмнууд болох юмсан. Гэхдээ би ямар л энэ зүйлийг явах бол мэдчихэ. Дуусгахын, устгахын пижигнэ. Нүүр тулаад газар унсан чи яа тий. Гэхдээ би ямар л энэ зүйлийг явах. Босож гарч ирэхдээ би илүү гоё замаар илүү гоё чиглэлийг би бүтээж чадна гэдэгт итгэлтэй байна уу? Тэгээ явал та. Go ahead. Явж ийсэн чинь нэг мэдсэн чинь ингээд нэг чиний ингээд зүг чи яг үндэ хой зүг байсан ч гэсэн хамаагүй. За буцаа авч. Хой зүглөөгөө авчээ. Гээл ингээд дагаад явдаг байхгүй. Тэр одоо энэ тархич хэрэгж байгаа. За одоо цогоо чи эцэст ингээд нэг юм яг эцсийн поинтыг яриад байна уу? Эсвэл тэр дунд нь байж байгааг яриад байна уу? Эсвэл чи хатуу байхыг яриад байна уу? Эсвэл өдөр болгон яах гэдэг мэддэггүй байхыг яриад байна уу? Бүгд үнэн заяа. Бүгд үнэн. Одоо энэ зүүн совгийн хамгийн төвхтэй зарсан бүх зүйл үнэн заяа. Гол нь чи хийж байгаа тэр зүйлүүд, алхаж байгаа тэр хараа, зам, нөхцөл байдлыг expect буюу хүлээлт өсөхгүй байхад болно. За болов тэрлээс болох байсан гэсэн яг тийм. Би дахиад шин зам бүгдийг мэдчихэж байгаа юм чинь. Яг одоо надад тулгарч байгаа асуудлаа би бодъё л гэдэг хариу хэлэх гээд байгаа байхгүй юу? Яг анх болоход төвхтэй дөө. Ойлгос орчмод амруулт юм дөө. Би ч гэсэн анхан зүүн совгоо ашиглаад амьдралаа болгоё бүтээ гэж ингээд нэг оролдгол байлаа л доо. Тэгээд заримдаа болох нь болоод унах нь унаал бүтгэл би заримдаа бас буруу ингээд анзаарсан юм шиг өөртөө эргэлзээд байгаа юм шиг ер нь би эцэс тийм байлаа гэдэг л бас уналтууд нь зөндөө орж ирсэн. Гэхдээ өөрөөс надад нэг юм байдаг. Би очих замаа мэднэ. Би ихтэй яаж хизээ хаана хинтээ гэдгийг мэдэхгүй. Би ихтэй очих замаа бол мэдчихэв. Тэр болтлоо би явна. Унуул уны. Босвол босъё, хан мөрөөл мөргий. Шулуун замаар явчвал одоо сайн л үсттэй. Гэтэ хамаагүй би ямар ч лээсээ хаашаа очихоо мэдчихэв. Миний эцсийн point хаашаа очихоо би мэдчихэж байгаа тохиолдолд тэр дундын ингээд шалгуурууд болно. Надад бол нэг амар падлиггүй. Тэгэл урсаал хөвөөл гол нь үргэлж надад тэр чиглэл гэдэг юм байгаа ш. Надад миний өөрийн зүүн совгийн луужин гэж байгаа. Заавал хой зүглөө очиод яах, ур зүглөө очиод яах. Нэг мэдсэн чи зүгээр эндээ байж исэн яг үндэ миний хамгийн том хүсэдсэн зүйл байсан ч юм бол хинж мэдэхгүй шүү дээ. Гол нь би үр дүнд хорогдохоо болсон цагт
Надад тэр зүн совин яг хаашаа явж байгаа юу хийж байгаа би яг юу бүтээх гээд байгаа гэдгийг мэдэрч ойлгоход хамгийн том хөшүүрэг нь болдсон шүү. Тиймээс юм болгон дээр serious байх хэрэгтэй. Бас юм болгон дээр бас заавал serious байгаад шаардлага байхгүй. Зүгээр бүхий л зүйлүүдийг хүлээж ав. Яг одоо өнөөдөр чиний мэдрэмж яг яаж ийн, ээж ийн гэдгээ сонсоол урагшаа яваад байх хэрэгтэй. Сонсоол. Өнөөдөр би амрах хэрэгтэй юм байна. Өнөөдөр би тултлан ажиллах хэрэгтэй юм байна. Өнөөдөр би өөртөө цаг гаргах хэрэгтэй юм байна. Өнөөдөр би шинээр юм унших хэрэгтэй юм байна. Яг чиний тархин дотор орж ирж байгаа бүх зүйлүүд чинь үнэн байсан. Тэрнийхэн дагуу л яваад байгаа. Тэр процессд анхаарч байгаа. Нэгд ирээдүйч тодорхой. Ирээдүйч өөрөө тодорхойлцсон. Өөрөө хаашаа явахыг мэдсэн тохиолдолд тэгвэл тэр одоо өдөр тутмын амьдралын процесстэй л анхаарч байгаа. Тэгэл болоо. Амьдрал ийм л. Заавал үр дүнд хорогдоод яах юм? Гол нь чиний амьдрал ямар ч салхи, шуурга уналтууд ирсэн ч гэсэн яа би яаж давхаа мэдчихэйнэ. Харахгүй зам дээр ингэж чи ганцаар алхаж байгааз. Харахгүй айцтай байна. Гэтэ зүгээрээ би урагшаа явахаас мэдчихэв. Наач харин зүн суунгаа хамгийн ухаалгаар ашиглаж айлбар шүү. Зүн суун чи үргэлж энэний дагуу байх ёстой гэсэн ганцхан хариу байгаагүй. Зүн суун чи яг ямар хуу эмоцийн вибрацтай байна буюу төвшөнтэй байна. Тэрний чинь дагуу зүн суун чи үргэлж ажилдаг. Тэгэхээр ойлголт нь болохоор чи үргэлж өөрийнхөө инх тайван, аюулгүй байдал, аз жаргал, guilty мэдрэмжүүд, shame мэдрэмжүүд, whatever бүхий л мэдрэмжүүдийг хандл хийгээд мэдрээд ойлгосон цагт чиний тэр явж байгаа амьдрал, чиний тэр бүтээж байгаа зүйлүүд чинь нэг амар юм байдгүй. Ямар салхи гарч ирсэн байж тайван байж байна. Өдөр магадгүй чи нэгнээс тусдаас байх хэрэгтэй л яа. Let's go. Юунаас найд. Өдөр магадгүй чи happy баймар байна. Окей, тэгвэл happy байл та. Бүхий л зүйлүүд үнэ шүү. Хэдийн ойлгоход түүхтэй би ч гэсээс энэ сэдвийг ярих гэж жоохон булзаараалаад ч юм уу ингээд муу ярьсан л байх шиг л байл та. Гэхдээ зүгээр шүү дээ. Энэ дээрээс тэгэл миний бичлэг үзэж байгаа хүмүүс тэгэл ойлгохгүй байсан ч гэсэн ямар амаа те надад үр дүн хамаагүй би зүгээр яг ярий гэдгээл ярьсан. Тэгэл болоо. Яг тэр шиг бид нар өөрсдөө амьдралыг тэгж л явуулдаг. Тэр үр дүнд хорогдоод яхын тэр процессыг бодчих. That's it. Сонин багаз ер нь тэгээд хүмүүс анхан гэдэм дөө spirituality оронгууд амьдралцтай гоё яхан байлгүй би манифест би яг юм болно тийм болно. Эсвэл би яг ирээдүйн divine partner би манифест хийсэн би ингэсэн тэгсэн. Яа амар гоё сонсогдно spirituality авах байх та. Advanced болоод ирэнгүүт яана гэж everything is a fucking bullshit. Яг л чиний тэр мэдрэг тэр хүрээ чи илүү том болчихж байгаа байхгүй юу? Нэг ойлгохгүй бол дараа тэр эзэн нэг зөвхт ойлгохгүй дээ. Ойлгохгүйсэн ч гэсэн ямар байна. За тийм л энэ нэг иймэрхүү ойлгомжгүй юм шиг ойлгомжтой юм шиг яах гэдэг нь мэддэггүй бичлэг байна. Тэгээд юу гэж бодно юу гэж дүгнөө та хэдий ингээ гарт байгаа. Тэгээд cheers money-гаас амьдралын сайн сайхныг хүсье. Yay.